3 дугаар анги. Энэ анги гэмцэн гараа боосон Наоки ангидаа орж ирж байгаагаар эхлэнэ. Ангийнх нь Эв ангийн охиноос болж гараа гэмтээсэнд ихэд бухимдангүй байлаа. Түүнээс болж үндэсний аврах шалгаруулах тэмцээнд орж чадахгүй болсон. Одоо хэн тоглох болж байна гэхэд Наоки нэг тоосон шинжгүй Ватанабе тоглож чадна гэж хэлнэ. Ватанабеч энэ үгэнд ихэд урамшсан харагдана. Гэтэл хөөрхнөө ангид орж ирээд Наоки байхгүй бол бид ялж чадахгүй гэж сүртэй царай гаргаж хэлнэ. Үргэлжлүүлээд Наокид өөрт чинь ийм зүйл хийсэн хүнийг хизээж мартаж болохгүй гэж хэлдэг. Наоки ч нэг зүйл бодсон юм шиг царай гаргаад үлдэнэ. Котоко хичээлээ тараад гэртээ ирэхэд Наокигийн гутал байгааг хараад түүнийг хичээлээсээ ирсэн болохыг мэднэ. Тэр Наокигийн гарт санаа зовж байсан учраас түүн дээр гүйж очино. Тэр үед Наоки хөргөгчнөөс юм авах гэж байх бөгөөд Котоко хурдтай гүйж байсан эрчиндээ түүнийг түлхэж орхино. Үүнээс болж Наоки хөргөгчний хаалганд гараа зогчихно. Манай Котоко ер нь бүтлэн бөксөрөө эргэчихсэн хүн гэмээр. Наоки ч Котоког надад битгий хүр. Ер нь чи хөдөлгөөн хийгээд нэмэргүй хүн гих зэргээр баахан үг хаяна. Котоко бас гандан боорохгүй Наокигийн авах гэж байсан ундааг хараад надад өгөх гэж байгаа юм уу л гэж авдаг. Тэр үед бүйдэн дээр сууж байсан Юки ойлгомжтой надад өгөх гэж байна л гин. Мөн танаас болоод манай ахын гар өвдчихлөө гээд хөөрхөн үг хаяастай. Наокич тэднийг тоосон шинжгүй ундаагаа ууна. Ер нь Наоки өөрийнх нь гар гимтсэнийг тоож байгаа ч юм уу бүү мэд. Хатагтай эрэж тоож байгаа юм алга. Харин ч Котокогийн хүлд санаа зовно. Котоко Наокигоос уйжлалт гуйсаар байна. Гэхдээ Наоки күүл зан гаргаж өвдөхгүй байна гэж жүжинэ. Хатагтай эрийн хажуунаас нь хөвгүүд охтуудын хажууд үргэлж ийм зан гаргадаг гэж хэлэхэд Наокигийн царай сонирн болоод гараад явдаг. Маргааш өглөө Наоки хичээлдээ явж байхад Котоко араас нь орилсоор ирнэ. Тэрээр Наокигийн цүнхийг бариад өгье гэхэд Наоки би өөрөө бариад явчихад чадна гэд хоорондоо булаацалдаж байгаад аз нь бөксөрөө эргэсэн юм болохоор Наоки өнөөх гэмтэлтэй гараа ханан зохиж орхино. Наоки бандсандаа надаас холхон бай гэд яваад өгнө. Сургууль дээр хөөрхнөө Наокиг эмнэлэг цог явъя гэхэд бас л тоосонгүй орхиод явдаг. Харин Котоко ангийн гадна Наокиг хайна. Энэ үеэр тэдний ангийн 2 охин түүнийг бариад авна. Ангийнхан Котоког ангидаа оруулж ирээд Наоки чамтай холбогдсноос хойш байн газгүйддэг болсон. Чи ойлгож байна уу гэхэд нөгөө 2 охины нэг нь ангийнх юм чинь яаж ойлгож чадах вэ гэхэд анги даяараа инээлдэнэ. Энэ үеэр Кин гаднаас орилсоор ирдэг. Тэрээр яагаад Котоког энд оруулж ирснийг асуухад ангийн сурагчид түүнээс болж Наоки бэрцэн гэж өнөөх ярьдаг юмнуудаа л ярьсаар. Кин хариуд нь Наоки та нарт ингэж хэлж байна уу? Тэгчээд бас өөрийгөө эр хүн гэж бодож байгаа даа гэхэд гаднаас орж ирсэн Наоки би тийм зүйлс яриаггүй гэж хэлдэг. Кинч түүнийг хараад улайрсан бухчийг түүн рүү дайрна. Хөөрхий Котоко тэднийг салгах гэж оролдоход Наоки тэр хоёрыг тэнэг гэж хэлдэг. Тэр 3-ыг хэрэлдэж байхад ангийнх нь тэднийг ангиас нь гарахыг шаарддаг. Наоки Котоко 2 хичээлээ тарж яваад галт тэрэг явж дуусахыг хэсэг хүлээнэ. Котоко боломжийг ашиглаж Наокид ойртох гэж оролдох бүрт Наоки түүнээс зайгаа барих гэж хичээх нь инээд хүрмээр. Дараагийн үзэгдэлд нөгөө 2 маань гэрээхэнтэйгээ хоолоо идэж байх ба Котоко Наокигийн гарыг хараад урамгийнхан хоолоо идэнэ. Энэ үед ноён Айхара орж ирдэг. Тэрээр Наокигийн гарыг хараад юу болсон бэ гэхэд Котокож гэмтхэн гэлбэлзэн гихчээр хэсэг сандарна. Үүний дараа ноён Эри ахлах ангийн иргэн уулзалтынхаа урилгыг харуулдаг. Ноён Айхара төгсөөд хэдэн жил болж байгаа билээ гээд тоо бодоход хатагтай Эри 23 жил өнгөрсөн байна гэж хэлнэ. Гэтэл хажуунаас нь Юки таач гэсэн охинтойгоо адилхан тэнэг юм байна штэ гэд хэлчихнэ. Үүнийг сонссон аав ээж нь ноён Айхараг ахлах сургуульдаа маш алдартай байсан. Хүн болгон түн шиг болохыг хүсдэг байсан гэж хэлдэг.
Энэ хоёр бандсандаа ингээд хэлчихөө яав. Маргааш өглөө нь Котоко хоёр найзтайгаа уулзахаар хувцас өмсөж дуусахын яг тэр агшинд хатагтай Эри орж ирээд нэг сонин улаан дайсанч гаргаж ирээд энийг өмсчих чамд гоё зохино гэдэг. Котоко яг тэгж харагдаач гэсэн царай гаргадаг. Харин хоёр найз нь Котоког хүлээж байсан газарт хөөрхнөө бас байж байдаг. Хөөрхнөө Наокигийн эмчтэй ярьж байх бөгөөд Котокогийн хоёр найз түүнийг Наокитай ярьж байна гэж боддог. Тэр хоёр түүн дээр очдог ба Наоки энд байхгүй, Котокотой болцож байгаа гэхэд хөөрхнөө их л гайхдаг. Энэ үеэр Ватанабе орж ирээд хөөрхнөг аваад явдаг. Гэтэл нөгөө хоёрын нэг нь Ватанабед сайн байж таарад сэтгэлээр унаж орхино. Нөгөө талд уулзах цагаасаа хоцорсон Котоко нөгөө амар дайсанзаа өмсөөд гүйж өгдөг. Гудамжаар алхах хүн бүр түүнийг харсаар зөрнө. Ядаж байхад Котокогийн өмссөн хувцас яг л гэрийн үйлчлэгчийн хувцас шиг харагдаж байлаа. Уулзах газартаа ирэхэд хоёр найз нь явчихсан байх бөгөөд тэнд байсан хүмүүс ч өмссөн хувцсыг нь гайхна. Хоёр найзтай гомдсон Котоко гудамжаар алхаж байгаад Наоки Юки хоёрыг сакс тоглож байхыг харна. Тэр хоёр ч түүнийг хардаг. Котоко Наокигийн тоглож байхыг хараад улмал дулаж байх шиг. Ядаж байхад энэ дүр зургийг тэр хаваар явж байсан хөөрхнөө хараад үнэхээр л Котоко Наоки хоёрыг болзоонд явсан гэж бодно. Нөгөө хоёрын тоглож байсан бөмбөг Котоко дээр өнхрөөд ирдэг. Котоко бит хоёрын бөмбөг тоглоно гэж хаашаа харсан юм байх вэ? Буцааж идсэн бөмбөг нь нөгөө хоёрыг даваад явчихдаг. Ядаж байтал нөгөө бөмбөг нь хөөрхнөөгийн байсан газар дээр буудаг. Хөөрхнөө нөгөө хэдийг харж байгаад нууцаар бөмбөгийг нь аваад явдаг. Юки Котоког тэнгээ бөмбөг олж иргээд явуулна. Мэдээж яаж хайсан ч бөмбөг нь олддоггүй. Алга болсон бөмбөг нь Наокигийн хувьд үнцэнтэй бөмбөг байсан ба улсын аварга болж байхдаа тоглож байсан бөмбөг байдаг. Котоко хүн амир царайтай болтлоо бөмбөгийг хайдаг. Хайж байхдаа бут руу мөлхөж орох ба явсаар хоёр хос үнсэлцэж буй сандалны доороос гараад ирнэ. Хоёр хосын эмэгтэй нь Котоког хараад түүнээс ихэд жочдог. Мөн түүнийг нууцаар дагаагч гэж боддог. Угаасаа ийм царайтай байгаа юм чинь жочих нь аргагүй бизээ. Эмэгтэй хэтэрхий чанга хашгирсан тул тэрүүгээр явж байсан цагдаа хүрээд ирдэг. Эмэгтэй энэ охин биднийг ажиглагч байсан. Түүнийг аваад яваач гэхэд цагдаа Котоког харж байснаа цагдаагийн газар руу аваад явна. Котоко бөмбөг хайж байснаа үннээр нь хэлдэгч цагдаа түүнийг үл тооно. Оройн цагдаагийн газраас ирсэн Котоког Юки бөмбөг олж ирэхээс нааш битгий ир гэдэг. Хөрхи Юки бөмбөгөндөө үнэхээр их хайртай байсан бололтой. Өрөөндөө ороод ихэр татан уйлна. Котоко маргааш өдөр нь бөмбөгийг хайсаар байлаа. Хайж байх үедээ газарт байсан нохойн баасан дээр гараараа хурж орхино. Бүтэлгүйтэл гэдэг үгний тодорхойлолт нь Котоко юм уу да? Сургууль дээрээ очиход зарлалын самбар дээр баахан хүүхэд зогсож байхыг харна. Котоко юу байгааг харахад 3-ын Эйпенгийн ая хараг Котоко Эри Наокигийн гэрээс хулгай хийсэн гэсэн утгатай цаас наасан байлаа. Хөөрхнөө ангийнхантайгаа ирээд хулгайлсан мөнгөө буцааж өг гээд цүнхийг нь булаагаад авдаг. Хөөрхнөөгийн багтаав нь хансан байдалтай тэднийг харна. Авралын од болсон Кин ирээд Котокогийн цүнхийг булаалцалдаж байхдаа цүнхийг нь газарт унгаав. Дотор нь байсан бүх зүйл нь газраар нэг тардаг. Хөөрхи Котоко унгасан зүйлсийг цүнхэндээ буцааж хийгээд үлддэг. Багш нарын өрөөнд Энгийн багш Котоког хулгай хийсэн гэж нэлээд загнана. Энгийн багш худал мэдээнд итгэлээ гэж хэлсэн ч бидний мэдих Энгийн багш тэр үгэнд итгэхгүй нь ойлгомжтой. Сургуулийн зүлэг дээр гуниглан сууж буй Котоког Наоки олж хараад түүнийг өргөдөх мэт хэсэг хар зогсоно. Котоко эргэж хараад Наоки байхыг хараад инээдэгч тэр яваад өгдөг. Тэр шөнө нь Котоко бөмбөгөө хайсаар байлаа. Гэнэт нэг хүн түүний мөрөн дээр гараад байдаг. Котоко үүнээс ихэд айж хашгирч гарах бөгөөд сайн харахад нөгөө цагдаа ах байдаг.
Цагдаа дахиад Котоког цагдаагийн газар руу авч явах гэхэд Наоки хүрээд ирдэг. Наоки Котоког хайж ирсэн байх ба цагдаа ахад "Тэр миний дүү. Сэтгэлээр унсан үедээ гэрээсээ явчихдаг" гэж хэлнэ. Цагдаа үүнийг сонсоод дахиад ахтай төвөг удах юм бол цагдаагийн газар руу аваад явна шүү гэдэг. Котоко Наокид "Чи надад санаа зовоо юу" гэхэд "Үгүй ээ. Ээж санаа зовоод байсан учир би ирсэн юм" гэдэг. Котоко өргөжлүүлэн бөмбөгөө хайсаар байх ба эцэст нь бөмбөгөө олдог. Гэвч бөмбөг нь хагарсан байлаа. Котоко Юкид энэ бөмбөгийг харуулвал юу болохоос ихэд айна. Харин Наоки гэртээ харьцагаая гэснээс өөр юм хэлсэнгүй. Гэхдээ нэг л юм мэдсэн юм шиг царай гаргадаг. Котоко гэртээ ирээд Юкигээс уучлалт гуйна. Гэхдээ бөмбөгийг нь хагарсан талаар хэлж чаддаггүй. Юки ч түүнд ууралсан хэвээр үлдэнэ. Энэ үйл явдлыг хатагтай Эри хараад Котоког нилээн өрөвдөж байгаа нь илтгэн. Маргааш өдөр Наоки хөөрхнөөгөөс яагаад бөмбөг хагалсан юм бэ гэж асууна. Хөөрхнөө эхэндээ мэдэн бүдэлж байгаад эцэст нь нэг юм үнэнээ хэлдэг. Котоко танаад очсноос хойш чи өөр хүн болсон гэх зэрэгээр гомдлож гарна. Наоки түүн рүү дургуйсан байдлаар харж байгаад орхиод явна. Харин энэ үеэр Котоко шинэ бөмбөг аваад явж байдаг. Хатагтай Юки шинэ бөмбөг авсан байх ба ноён Айхарагийн ажил дээр очиод ойрд болоод байгаа зүйлсийг ярилцана. Котоко хатагтай Эри хоёр гэртээ очиод хоёулаа бөмбөг авсан байгаагаа хараад нэг нэгнийгээ шоолон инээн. Котоко Юкид бөмбөгөө өгөхөд авахыг хүсэхгүй байна гэд түүнийг түлхээд яваад өгдөг. Энэ үйлдийг нь харсан Наоки хатагтай Эри хоёр гайхаж орхидог. Өрөөндөө уурлаад сууж буй Юки дээр Наоки очиод "Чи хизээ хүртэл ийм байх гэсэн юм бэ? Тэр бөмбөг олох гэж их хичээсэн. Одоо ийм зан гаргахаа бойл" гэж хэлнэ. Түүний хэлсэн зүйлийг Котоко сонсож байх бөгөөд өөрийг нь ойлгож байгаад үнэхээр их баяртай байлаа. Нөгөө бөмбөгөө хаалганы бариул дээр үлгөөд явна. Юки ч түүнийг уйчилсан бололтой бөмбөгөө авна. Ватанабе Котоког хулгай хийдэг гэж ярьсаар байсан тул Кин түүнийг ангидаа дагуулж оруулаад "Энэхүү үйлдэлээ зогсоо" гэд хэрэлдэж гарна. Энэ үед Наоки орж ирээд "Тэр надаас юу ч хулгай хийгээгүй. Түүний тарих юм хулгай хийхэд хүрэлцэхгүй тэнэг" гэж хэлнэ. Одоо тэгээд өмөрч байгаа царай л энэ юм байлгүй. Котоко нэрээ цэвэрлэж чадсандаа баяртай үлддэг. Маргааш өглөө Наоки Котоко хоёрын аавууд ангийн уулзалтандаа явдаг. Котоко хатагтай Эри хоёр тэдний явахыг харж зогсох үед Наоки Юки хоёр сандрангуй гарч ирээд эмээгийнх нь бие мууцсан талаар хэлдэг. Хатагтай Эри Юкиг аваад ээжих рүүгээ явна. Энэ бол Котоко Наоки хоёрын гэртээ хоёулахнаа үлдэж байгаа анхны тохиолдол байлаа. Ээж нь Наокид амжилт хүсдэг бол Котокод хэрвээ тийм зүйл тохиолдвол хүчтэй байгаарай гэх учир битүүлэг зүйл ярьсанд Наоки түүнийг явахыг сануулдаг. Тэднийг явахад үлдсэн хоёрт маань их л эвгүй байгаа нь царайнаас нь харагдана. Котоко боломжийг ашиглаж Наокид өөрийн гарын хоолыг хийж өгөхөөр шийдэнэ. Наоки хэсэг хугацааны дараа галтгооны өрөөнд орж ирэхэд Котоко стол бантангийг хутгаж өгч байлаа. Аз болж Наоки хоол хийж чаддаг нь сайн хэрэг. Котокоч хоол хийж буй Наокиг харан ихэд догтлоно. Яг тэр үеэр Котокогийн гидс дугарч орхидог. Котоко үүнээс болж маш их ичих бөгөөд харин Наоки нууцаар инээж байдаг. Хоол бэлэн болоход Котоког харсан Наоки түүний урд суух гэж байснаа болоод хажуугийн сандал дээр суудаг. Котоко түүний урд суух гэж оролдсон ч Наоки толгоогоо нэг дохиол болиулчихдаг. Гэхдээ Котоко юм хойно зүтгэсээр байгаа л урд талынхан суудалд сууж чаддаг. Котоко бид ингэж сууж байгаа нь яг л шинээр гэрэлсэн хосууд шиг байна гэхэд Наоки инээмсэглэн "Тийм байна" гэж хэлдэг. Энэ үед Наоки ингэж инээдэг юм уу л гэж бодсон. Котокоч түүнийг ингэж хэлэхэд нь гайхдаг. Шөнө Котоко орондоо унтахаар хэвтэж байхад хаалгыг нь хэн нэгэн тогшдог. Мэдээж тэр хүн Наоки байх бөгөөд түүний өрөөнд орж ирээд их л сонин зүйл болох гэж байгаа юм шиг энэ анги дуустдаг.